Өнөөдрөөс эхлэн 4-р бичлэг хороол буюу 20-р ойрны баруун талаар урууддаг зам болон уурхайчдын хөшөөтэй аюулгүй тойргоос Чандман төвийг чиглэн өгсдөг замын уулзруудыг өглөө өдөр 20 цагуудад буюу автомашины эд хөдөлгөөн ачаалттай үед зөвхөн баруун тийш эргэж төв замын хөдөлгөөнд оролцдог байхаар зохицуулж эхэллээ. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын автобусны цуваа хотын ажлын ачаал зэргээс хамаарч эрхийг хоригосон энэ газар зам тээврийн осод гарах нөхцлүүд үүсдэг байна. Жилээс жилд нэмэгдэж буй хотын хүн ам түүнийг даган автомашин хэрэглэгчдийн тоо зэргээс хамаарч Эрдэнэт хотын замын дац нэгэнд хэтрээд байгаа. Тиймээс Орхон аймгийн Цагдаагийн тасаг нөхцөл байдлыг үнэлж, шинээр тэмдэглэгээ нэмж хүн ам осол гэмтлээс урдсан сэргийлж ажиллаж байна. 4-р ойрны баруун талын уулзуур за Чандманы уулзуур дээр хөдөлгөөний ачаал ихтэй өглөө өдөр оройд бол маш их хөдөлгөөний ачаал үүсэж байгаа. За уран талаас орж ирээд ингээд төгжирцэг саатчдаг юм асуудлууд байгаа. Тэгээ энэ хөдөлгөөний зохион байгуулахын тулд бас орон нутагт бас тооцоо судалгааг гаргаж тодорхой хэмжээний хөрөнгөний шийдвэрлүүлээд өнөөдөр өглөөс эхлүүлээд за 4-р ойроос буюу 4-р уулзуур буюу урхачин соёлын зүүн талын зорчих хэсгээр урагшаа орж ирж байгаа хөдөлгөөн бол зөвхөн баруун гарт ширэхээр за Чандманы уулзуур бага илмийн тойргоос дээш өсөж орж ирж байгаа хөдөлгөөнийг бол бас баруун гарт ширэхээр байдлаар бас төр байдлаар төр тэмдэг тавьж төр хаалт ажлуудыг тавьж зохион байгуулж байна. Ингэхээр манай жолооч нар маань бас очих газраа зөв төлөвлөж зорчих хэсгээд бас хаагуур яаж явах вэ гэдгийг бас уучлан тооцож зөв төлөвлөж ингэж явах шаардлагатай байна л да. Тухайлах юм бол жишээ нь баруун одоо жишээ булаг зээл шанд наран багийн иргэд бол одоо жишээ шууд нэвт одоо юу гэдэг юм говьл тийм ээ говьл баг баян цагаан баг үйлдвэрийн чиглэл рүү явж байгаа иргэд маань бол бас энэ 5-6 дугаар микрийн хойдлын замыг сонгох. За цаашлаад бас 10 өдөр орлын уртлын замыг шинээр тавигдсан замыг сонгоод эмнэлгийн уулзуураараа ингээд явчих юм боловч болцоонууд байгаа тань л да. Ийм учраас жолооч маань бас очих газраа зөв төлөвлөж явах маршрутаа бас зөв сонгож ингэж хөдөлгөөнд оролцооч гэдгийг бас зам зэгийн тагсаас анхааруулж байна. Зөвхөн саяны 2 уулзуур дээр бол бид нар зохион байгуулалтыг бол өглөө 7 цагаас 9 цагийн хооронд за өдөр 11:30-аас 2 цагийн хооронд гэх юм тийм ээ. Яг эд ачаал аваад байгаа. За орой 17 цаг 30 минутаас 18 цаг 30 минутын хооронд ч юм уу. Ийм байдлаар төр байдлаар тавиад бусад хөдөлгөөний ачаал багассан үед нь бол буцаад зөөрийн байдлаар ингэж тавьж өнөөдөр өглөөс эхлээд туршиж үзэж байна л да. Тэгэхээр энэ бол Ийхүү зохицуулалт хийсэр байдал жолооч нар баруун иргэн хаалтыг тойрч зүүн иргэх гэсэн зөрчил гаргаж байна. Энэ замын тэмдэглэгээ зөрчиж байгаа хэрэг ажээ. Замын цагдаагийн газраас цаашдаа дээрх газрууд болон хөдөлгөөн ихтэй газруудад хайс байрлуулан явган хүний гарцыг ойр ойрхон тавихаар төлөвлөгөө гаргажээ.